Орой минь төргийн үзэгчтэй. Өнөөдрийн сэдв төвчний ярилцлагын цагаар бид бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрийн талаар ярих гэж байна. За хятад улс бол мөнхийн хөрш бас манай улстай экспорт, импортын хамгийн том хөдөлთა гэдэг түнш. Тэгэхээр бид бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурлын шийдвэрийг анхааралтай ажиглаж ирэх 5 жил одоо хятад улс ямар төлөвлөгөө гаргаж, хөгжлийн төлөвлөгөө гаргаж ажиллаж байгаа вэ гэдгийг анхааралтай ажиглах нь зүй ёсны хэрэг. Тэгэхээр энэ сэдвээр ярилцахаар бид дорны түншлэл, бизнесийн зөвлөлийн судлаач Дашаруудан урьж ирүүлээд байгаа. Тэгэхээр миний эхний асуулт бол хятад улс 1991 оноос хойш түүхэнд анх удаа хамгийн бага эдийн засгийн өсөлтийг эх 5 жилд үзүүлнэ гэсэн ийм шийдвэр гарсан. Яагаад чухам эдийн засгийн өсөлтийг ийм багаар томилж гаргав? За танаас өдрийн мэнд хүргэе. Хөрсөнд баярлалаа. За 2026 оны 3 сарын 5-ны өдөр Бээжин хотноо уламжлал ёсоор бүх хятадын ардын төлөөлөгчдийн их хурлын нээлт боллоо. За энэхүү нээлтийн үеэр бас бүгд хамтарт улсын ерөнхий сайд Ли Чаны засгийн газрын мөрөө хөтөлбөрийн үндсэн илтгэлээр энэхүү хурал маань эхэлсэн байгаа. За ерөнхийдөө 3 дугаар сарын хурлыг бол 2 чуулган гэж нэрлэдэг. За бүх хятадын ардын төлөөлөгчдийн хурал болон хятадын ардын улс төрийн зөвлөлдөх зөвлөл хуралддаг байгаад байгаа. За бид яг өнөөдөр гарч байгаа шийдвэрийг ярихын тулд 22 онд болсон хятадын бүгд хамтарт улсын коммунист намын 20 дугаар их хурлаас эхэлж ярих нь зүг байх гэж бодож байгаа. За 20 дугаар их хурал дээр болохоор 1978 оноос хойш хэрэгжиж ирж ирсэн хятадын эдийн засгийн 3 тулгуурлыг үндсэндээ өөрчилсөн. За энэ 3 тулгуур нь юу байсан бэ гэхээр экспорт, тэгээд хөрөнгө оруулалт, дотоодын худалдаа авалт гэсэн 3 тулгууртай байсан бол тэргүүлэх чиглэлээс 4 жилийн өмнө үндсэндээ тэр экспорт гэдэг зүйлийг хассан байгаа. Тэргүүлэх чиглэлээс хассан байгаа. За мөн эдийн засгийн тухайд бол хятадын нийгэмд үүссэн 4 зөрүүг арилгана гэдэг бодлогыг гаргаж шийдвэрлсэн их хурлаар. Тэр нь ямар зөрүү байсан гэхээр за нэгдүгээр бүс нутгийн хөгжлийн зөрүү, хоёрдугаар салбар хоорондын ашигын зөрүү, за гуравдугаарт аль салбарт ажиллаж байгаагаас шалтгаалсан орлогын зөрүү, за мөн дөрөвдүгээрт өмнөс шалтгаалаад халамжийн зөрүү байсан. За тэгээд энэ саяны их хурал дээр бол үндсэндээ бас ингээд 4 өөрчлөлт гэдэг зүйлийг гаргаж иржээ. Энэ 4 зөрүүн дээр энэ 4 зөрүүн дээр тулгуурлаа. За нэгдүгüүрт бол уян хатан өсөлтийн хүрээний өөрчлөлт. За хоёрдугаарт хэрэглээг дэмжсэн төсвийн төлөлтийн өөрчлөлт. За гуравдугаарт илүү зөөлрүүлсэн мөнгөний бодлогын өөрчлөлт. Дөрөвдүгээрт үйлдвэрлэгч технологийн шинжилттэй уялдсан өндөр чанартай өсөлтийн өөрчлөлт гэдэг. Энэ 4 өөрчлөлтийг гаргаж ирж байгаа. За сүүлийн жилүүдэд манай нүүрсний экспорт өссөн бол 22 онд зарласан тэр бүс нутгийн хөгжлийн зөрүүг арилгах бодлоготой их холбоотой. Хуучин бол далайн эргийн мужуудад байсан хүнд аж үйлдвэрийг төвийн ба хойд бүс нутг руу шилжүүлж эхлээд гансуу муж, цянхай муж гол аж үйлдвэрийн химийн болон хүнд аж үйлдвэрийн төв болсноос шалтгаалаад манай нүүрс бол логистикийн хувьд өрсөлдөх чадвартай болсон. За ер нь бол эдийн засгийн өсөлтийг ингэж яг хатуу тодорхой тоогоор биш харьцуулсан байдалтай. Энэ чинь 4.5-аас 5-ын хооронд энэ жил эдийн засгийн өсөлтөд хангана гэж байгаа байхгүй юу? За 4.5 бол боломжит зорилт гэж ойлгох хэрэгтэй бид. За 5-ыг бол хүрэх ёстой зорилт гэж тийм ээ? Хүрүүл зохих зорилт гэдэг. Ингээ ялгаатай байгаа. За энэ бол анх удаага бас ингэж 2 тооны интервалын хооронд томьёолсон үзэгдэл биш. 2016 болон 2019 онд бас яг ингэж тэдэс тэдөө гэдэг байдлаар тодорхойлж ирсэн байна. За 4.5-аас 5% гэдэг бол 2035 онд хүртэлх хятадын үндсэн мөрийн хөтөлбөр байгаа. Хөгжлийн мөрийн хөтөлбөр. Тэр мөрийн хөтөлбөрийн үндсэн зорилт нь 4.5-аас 5. Тийм учраас энэ бол нэг тийм гайхаад байх зүйл биш. За би түрүү хятадын коммунист намын 20 дугаар их хурлаар 4 зөрүүг арилгана. Сая 4 өөрчлөлт хийн гэж хэлсэн бол үүнтэй уялдаад үндсэндээ нэг зүйлийг бид айгүй сайн ойлгох хэрэгтэй. Хятад улс өсөлтийн тоон утгыг чухалчлах, хадгалах биш, өсөлтийн загварыг солих үе рүү илүү орж ирж байгаа.
загварыг өөрөөр хэлбэл хөгжлийнхаа загварыг солих чинь. За өсөлтийн загвар гэдэг бол одоо энэ дээр чинь нэг сая бас үндсэн ихтгэл дээр орсон зүйл байгаад байгаа. Хуучин бол хэд оны өмнө Си Жинпин дарга статистикийн хорооныхоо удирдлагуудтай уулзсан. Тэн дээр бодит бус тоон өсөлтийг статистикийн хорооноос гаргасан гэдэг зэмлэлийг өгсөн. За урд нь бол ерөөсөө бас нэг хатуу тоо тавьчаад за 4.5 юм эсвэл 5 юм уу те дандаа 5-аас дээш зорилт тавьчаад тэр зорилттой хүрэхийн тулд одоо ямар нэгэн эдийн засгийн арга хэмжээг төрөөс хатуу зохион байгуулдаг үзэгдэл бий болж ирсэн. Энэ дэр одоо 3 зүйл байгаа. Тэр нь юу вэ гэхээр асар хэмжээний дэд үстцийн хөрөнгө оруулалтыг засгаас намаас одоо орон нутг руу чиглэлтэй байдлаар өгдөг. За хоёрдугаарт болохоор зээлийг одоо төрийн өмчт компани болон хувийн аж ахуйн нэгжүүдэд маш хэмжээний зээл олгодог. Эдийн засгийн өсөлтөө бий болгохын тулд. Гуравдугаарт эдийн засгийг өдөөх зорилгоор тус тусдаа одоо стимул гэж хэлж байгаа тийм нөгөө зохион байгуулалтын арга хэмжээнүүд хийдэг. За дөрөвдүгээрт бас статистик дээр ажилдаг. Ямар одоо зүйлийг гол болгох вэ, сагсанд юу авах вэ гэд байгаа учраас GDP-г бас харьцаалгүй тогтоож болдог аргачлалууд байгаа. Тэгэхээр яг бодит өсөлт биш зарим тохиолдолд тэр тоог засварлах хандлага байсан байна гэдгийг хүлээн зөвшөөрчихөж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо бид тодорхой яг дандаа 5-аас дээш тийм эдийн засгийн өсөлт тоон дээр чухалчлахгүй. Яг юун дээр төвлөрсөн эдийн засгийн өсөлтүүд ирэх вэ гэдгийг айгүй их ингээд наривчилж тодорхойлж байна л да. Ашиг, хөгжил, орлого, халамж энэ одоо зүйл дээр байгаа дөрвөн зүрэг арилгана гэд та түрүү хэллээ тийм үү? Бүс нутгийн хөгжлийн зөрүү, салбар хоорондын ашигын зөрүү, за 3 дугаарт хүн амын орлогын зөрүү, 4 дугаарт хүн амын халамжийн зөрүү. Энэ яа харахгүй нөгөө социалист улс те учраас илүү тэгштгэх юм зорилго яваад байна уу? Эсвэл энийг дагсан өөр одоо хөгжлийнхаа одоо цөмийг тархах ч юм уу те тийм бодлого яваад байна. За одоо яа харахгүй эн чин та мэдж байгаа. Саяхныг одоо хүртэл хятадын нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 3.2 нийт үйлдвэрлэлийн одоо 3.2-оос дээш хувь нь далайн эргийн 6 мужид дээр одоо ногддог. Тэндээс хөгжил эхэлдэг байсан. Тийм учраас нийтдээ одоо манай Монгол улс ч гэсэн бүсчилсэн хөгжлийн бодлого гэд гаргаж ирээд байгаа. Жигт хөгжих тухай асуудал. За манай бол одоо ерөөсө баялагын 3.2-оос дээш нь Улаанбаатар хотод төлөрч байгаа шүү дээ. Яг хятадд ийм зовлон бас үүссэн байхгүй юу? Далайн эргийн 6 мужид дээр үүсдэг. За тэгээд бусад мужууд нь нөгөө 6 мужаасаа хамаагүй одоо орлогын хувьд одоо үйлдвэрлэлийн хувьд хөгжлийн хувьд зөрүүтэй. Тийм учраас нөгөө бусад мужуудаас тэр далайн эргийн 6 муж том хотууд руу шилжих нүүдэл хөдөлгөөн их явдаг байсан. За хоёрдугаар салбар хоорондын ашигын зөрүү гэдэг маань юу гэдэг вэ гэхээр жижиглэн худалдаа болон үйлчлэгээний салбарт ажиллаж байгаа бизнесүүд ашиг багтаа. Эсрэгээр энэ хүнд аж үйлдвэр, дэд үтцийн салбар юм уу эсвэл нөгөө технологийн салбар ажиллаж байгаа компаниуд нь илүү ашигтай. Тэгэхээр чи нөгөө хүн ам аль хотод амьдарч байгаагаас бол аль салбарт ажиллаж байгаас шалтгаалаад цалин хангамж нь ялгаатай. Тэгээд дээрэс нь нөгөө дараа нь одоо ямар нэгэн байдлаар халамж авдаг тохиолдолд энэ бүс нутаг тэгээ орлого салбараас хамаарат халамж нь бас зөрүүтэй байсан учраас энийг тэгшдэг. Хятад улс бол одоо хэдийгээр 78 оны өөрчлөлт шинжилтээс хойш капитализмын элементүүдийг нэвтрүүлсэн ч гэсэн өөрсдөө бол улс төрийн хувьд хятадын онцлогтой социализмыг байгуулж байна гэж үзэж байгаа шүү дээ. Тийм учраас тэнд бол заавал жигт хөгжих, жигт өсөх, жигт байх тухай, тэгш байх тухай зарчим бол нэг номерын асуудал байгаа даа. Тэр зарчим дээр л тулгуурлаад явж байгаа. Энэ удаагийн хурал болон нөгөө 15 дугаар 5 жилийн төлөвлөгөөнийх нь энэ дөрвөн өөрчлөлт гэдэг. За тэр нь уяатан өсөлтийн хүрээ гэдэг нь юу вэ гэхээр ер нь барилга, дэд бүтцэс, аж үйлдвэр, төрөний дурдсан нөгөө салбаруудаас илүү бусад салбаруудаа жигт хөгжүүлье гэдгээ сая одоо 15 дугаар 5 жилийн төлөвлөгөө болго энэ оныхоо төлөвлөгөөн дээр тусгаж өгч байгаа. Уяатан өсөлтийн хүрээ гэдэг нь энэ байгаа. Бүх салбараа өсөх боломжтой салбарууд дээр илүү найдлага тавья. Гэхдээ бүх салбаруудаа жижиг орхигдсныгаа бас нэг. За хоёрдугаар дээр хэрэглээг дэмжсэн төсвийн тэлэлт. За та мэдж байгаа хятад үндэстний нэг онцлог бол юу вэ гэхээр хадгалах сэтгхүүтэй ийм үндэстэг байгаад байгаа. Тэгээ яг дундаж давхрах буюу одоо эн чин сарын
Өрхөө орлого нь 8,000 оноос дээш баха. Орлоготой 400 сая гэр бүл гэж байгаа. Энэ бол үндсэндээ эн чин Европын нийт дундаж аврагын хүн амаас давцсан ойлголт байхгүй. Тэгэхээр одоо та мэдж байгаа геополитикийн нөхцөл байдал одоо хүндхэн байгаа учраас илүү экспорт дээр тулгуурласан бодлогоос 22 онд ингээд татгалцсан. Татгалцсан гэдэг нь экспорт буурна гэсэн үг биш. Тэргүүлэх чиглэл бол биш шүү гэж байгаа. Илүү тийм дотоодынхоо хэрэглээ, дотоодынхоо нөөц, дотоодынхоо худалдаа авалт руу чиглэсэн юуг л бодлогыг л дэмжиж байгаа. Тэгэхээр төсөв бол бас яг ийшээ чиглэх нэ. Дотоодын худалдаа авалт болон иргэд рүүгээ илүү чиглэх нэ гэж үзэж байгаа. Өнгөрсөн 5 жилд ч одоо Африк одоо нөгөө Бразил энтэрлүү илүү их хөрөнгө оруулалт гэж тийшээгээ илүү их бодлого гадагшаад гэсэн бодлого орж ирсэн шүү дээ. Тий яг энэ нөгөө хоёр алхам стратеги гэдэг нэгдүгээр тэн чинь нөгөө бүс нутгийн бүс ба зам санаачлага одоо хоёрдугаар даян дэлхийн хөгжлийн санаачлага гэдэг энэ хоёрыг нийлүүлээд энэ бол илүү нөгөө томоохон дид бүтцийн төслүүдийг Евразийг холбосон их газрын болон далайн одоо их газрын энэ бүтээн байгуулалтуудыг дэмжсэн ийм хөрөнгө оруулалтын төслүүдийг явуулж исэн бол одоо бол илүү дотоодынхаа зах зээл дээр төлрөө гэж байгаа. Нэг номерын асуудал. Хоёрдугаар энэ бодлого ингээд явсан ч гэсэн буцаагаад бол одоо гадаад тийг хөрөнгө оруулалт юм уу те тэр зүйл бас багасна гэсэн зүйл биш. Гэхдээ энэ жилдээ багтаагаад тэр нөгөө Хятадын байгуулсан олон улсын банкуд байгаад байгаа те. Эксим банк болон бусад одоо манайх гишүүнчлэр нийлсэж байгаа банкуд байгаа шүү дээ. Тэр банкуудын хөрөнгө оруулалтын үр өгөөж тэр бас илүү анализ өгөх юм байна. Тэгээд 3 дугаар бас илүү зөөлрүүлсэн мөнгөний бодлого. Зээлийг бас илүү жижиг болон дунд түвшний компаниудад илүү уян хатан байдлаар гаргахаар болж байгаа шиг байна. Энэ гэхдээ илүү бүтээн байгуулалтын зээл гэж бас ойлгож болохгүй. Илүү deep sec маягийн технологийн эсвэл үйлчилгээний шин санаачлагын компаниуд руу чиглэсэн зээлийн бодлого явуулах юм байна. Дөрөвдүгээр хамгийн чухал нь юу гэхээр энэ үйлдвэрлэл технологийн шинжилэлтэй уялдсан өндөр чанартай өсөлтийн одоо энэ арга механизм энд юу багтж байгаа нэхэр чип үйлдвэрлэл, цахилгаан автомашин үйлдвэрлэл, ногоо эдийн засгийн холбоотой, сэргээгт эрчим хүчтэй холбоотой, робот болон сансрын технологитой холбоотой энэ нарийн технологийн үйлдвэрлэлийг нэлийн дэмжих чиглэлтэй байна гэж бас харж байгаа. Энэ дөрвөн түвшинд бас өөрчлөлт хийх нь. Сая бол харагдчихсэн л дээ. Роботоор одоо янз бүр үзүүлбэр үзүүлээд нэгсэндээ дэлхийг бараг ангаалгалаа шүү дээ. Тэгэхээр энийг дагсан манад ямар одоо боломжууд бий болж болох вэ? Манай бизнес эрхлэгчдэд юу гэж зөвлөх вэ? Та жишээлбэл одоо энэ чип үйлдвэрлэл те одоо энэ технологи дагсан хөгжилтэй холбоотой нөгөө газрын хуваар элементийн ордууд нэлээх эрэлтэд орох магадaltaй байна гэж би харж байна. Та санал нийлж байна уу? За, нэгдүгээрт энэ би нэг 7 чиглэлээр бас зөвлөмж өгөхөөр те таны хүчтэйгээс холбогдсон болохоор ингээд бас нийтлэгдсэн. Тэгээд маргааш бас тодорхой сайтууд дээр нийтлээд ингээ явах байх. Нэгдүгээрт юу гэхээр энэ хятадын өсөлтийн тоон утгыг хадгалах биш, өсөлтийн загварыг солих үе эхэлж байгааг маш сайн ойлгох хэрэгтэй. Тэр нь юу хэлээд байна гэхээр хятадын өсөлт цаашид одоо барилга, цемент, ган, үл хөдлөх хийн салбарын өсөлтөөр хэмжигдэхгүй. За энэ дээр болохоор одоо нэгдүгээрт хэрэглээ, нийгмийн зардал, технологи, тоног төхөөрөмжийн шинжилэл, эрчим хүчний шилжилт, бүтээнжийн өсөлт илүү чухал болно. Тэгэхээр энэ бол одоо эндээс нэг зүйл урган гарч ирж байгаа. Тэр нь юу гэхээр хуучин бол хятадын эдийн засаг өсөхөд Монголын хятадын эдийн засгийн 5 орчим хувиар өсөхөд манайх 1.6 орчим хувиар өсдөг байсан бохоггүй юу. За энэ шууд өсөлтийн диаграм хамаарал байхгүй болно. Байхгүй болно. Яаж исэн гэхээр барилга ган үйлдвэрлэл болон одоо эрчим хүчний нүүрсний хэрэглээ өсөөд ингээ явж байхад манай одоо нүүрсийг худалдаа авах байдал одоо шууд өсдөг байсан учраас өсөлт нь манайхад мэдрэгдэг байсан бол эд илүү одоо ингээд нийгмийн чиглэлийн, технологийн чиглэлийн, тэгээд тоног төхөөрөмжийн чиглэлийн, эрчим хүчний чиглэлийн, тэгээд хамгийн гол нь хүн амынхаа бүтээмжийн чиглэлийн өсөлт рүү анхаарах учраас бид илүү ухаан зарж яг тухайн өсөлт нь бий болох салбарууд руу чиглэсэн үйлдвэрлэл экспорт руу илүү анхаарна. За юу гэхээр энэ чинь түүхий дээр түшгэлсэн экспорт
би одоо найдаад байх шаардлагагүй л гэж үзэж байгаа. Хоёрдугаарт бол Монголын одоо нүүрсний өсөлтийн мөчлөгийн өсөлт бол илүү эмзэг болно л доо. За 2025 оныг бодоход 2026 он гараад нүүрсний эрэлт болон үн харьцангуй өсч эхэлж байна. Сар тутам өсөж байна. За энэ өсөлт бол 2028 он хүртэл үргэлжилнэ. За үндсэндээ бол 24 он хүртэл Бүрэн хятад улс гадаадаас нэг 560 орчим сая тонн нүүрсийг экспортлдог байсан бол өнгөрсөн жил нэг 490 орчим сая тонныг экспортллоо. За дотоодын хэрэглээ нь өссөн ч гэсэн гадаадаас авах нүүрсний хэрэглээ бол бас дахиад нэг 560% хүрнэ үхээс тийшээ өсөхгүй. За 28 онд оргил өсөлт нь өснө гэж байгаа ч гэсэн 28 оноос манахаас авах нүүрсний хэрэглээ бас шууд автоматар буурна гэж ойлгож болохгүй. Энэ дэр хэдэн хүчин зүйл нөлөөлнө. Манай авирлах чадвар, улс төрийн шийдвэр, дээрээс нь хил бомбын хүчин чадал, хөрөнгө оруулалтын байдал гэдэг аюул олон хүчин зүйлсүүд нөлөөлөх юм байгаа даа. Тэгэхээр шууд одоо ингээд бид нар нүүрсний мөчлийн хамаарлыг бид нар илүү нарийн тооцож гаргаж ирж энд уян хатан тоглолтыг бас хийх ёстой. Тэгээд нэгдүгürt бол Монгол бол нүүрснээс орж валютын урсгалыг богино мөчлийн төсвийн хэрэглээнд тараах уу, тараасаар байх уу гэдгийг шийдэх ёстой. Гол нь энэ одоо төмөр зам хил бомб баяжуулах үйлдвэр, эрчим хүч зэс, газрын ховор элементийн боловсруулах үйлдвэрлэлүүгээ нүүрснээс орж ирж байгаа ашгаа илүү шингээгээч гэж хэлэх гээд. За өнөөдөр зэсийн ханшуул бүр 12,500 орчим байна тий. Түүнээс өсөх магадaltaй байна. Яагаад тэгэхээр өндөр технологийн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аж үйлдвэр өснө гэдэг чинь зэсийн баяжмал аж үйлдвэрийн эрдэсийн үнц нь бол нэлээд өснө. Үүндээ нөгөө боловсруулсан бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэлээд өснэ. За дөрөвдүгээр асуудал бол энэ газрын чухал элемент гэж байгаа. Газрын ховор элементийг одоо ховор гэдэг чинь энэ бол яг геологчд хэлдэг юм билээ. Тийм ховор зүйл биш. Чухал гэж байгаа. Яагаад тэгэхээр шинэ технологид хэрэглэж байгаа учраас түгээмэл тархацтай. Тархацсан. Тийм учраас бид чухал гэж нэрлэх шаардлагатай. За энд одоо хэд хэдийн хэрэгжиж байгаа төслүүдэд бид нэр урагшлуулах үгүй юу? Ер нь бол зүгээр энэ бид зэсийн салбар болон газрын чухал элементийнхээ салбарыг хөгжүүлэх маш том боломж гарч ирж байна. Тэгжээш нүүрснээс их хамааралтай байдлаа. Одоо манайх ч бол эдийн засгийн эмзэг шүү дээ. Өнгөрсөн жилийн статистикаар бол Дэлхийн банк хэрэгт 90 орчим сая тонн нүүрс экспортлсон байна. Энэ net экспортын нь манай улсын 84.3%-ийг нь зөвхөн ингээ нүүрс эзэлж шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр одоо газрын ховор элемент дээр бид нэр ухрах уу урагшлах уу гэдэг нь харалтаа шийдэх ёстой. Тэгжээж над эдийн засгч нь бол солонгор. Нэгдүгээрт бид нар уул уурхайн экспорт, уул уурхайн үйлдвэрлэл ашиглалтыг дотор нь солонгоруулах тухай асуудал ярих ёстой. За уул уурхайгаа солонгоруулсны дараа бусад салбарынхаа аж үйлдвэрийн экспортыг бид нар солонгоруулах тухай ярина. Бид нар ерөөсөө хөдөө аж ахуй аялал жуулчлал бусад орлогоо ерөөсөө уул уурхайн төвшөнд хүргэнэ гэж популизм ярих шаардлага байхгүй. Энэ бодиттой нөхцөл байдал байгаа тийм. Бид ерөөсөө уул уурхайгаа эхлээд дотор нь солонгоруулъя, аж үйлдвэрөө хөгжүүлъя, дараа нь бусад салбараа оруулж ирэх. За 5 дугаарт бол хятадын дотоодын хэрэглээгээ дэмжих бодлого Монголын шин зах зээл одоо бол бас нэлээд том боломжуудыг өгж байгаа. Гэхдээ бид шууд ашиг хүртэн гэсэн үг энэ бол биш. Хит хитэн гэрийн даалгавар байгаа биднэрт. Бомбын нэвтрүүлэх чадвар дахин хэлгээд. Мал имлэг одоо хөдөө аж ахуйн махны экспорт дээр ихэд мал имлэг гарал үүслийн стандартын системийг нэн тодорхойлох шаардлагатай. За өнөөдөр Оросын холбооны улс Евразийн хэлцээр явдаг. Оросын холбооны улс руу мах экспортлох гэж байгаа бол тодорхой бүс тогтоогоод тийм ээ тухайн үйлдвэрүүдэд зөвхөн Оросд зөвшөөрөгддөг вакцинуудыг Хятад руу экспортлох гэж байгаа бол Хятад зөвшөөрөгддөг вакциныг бүрчилсэн байдлаар хийхгүй болвол манайх ерөөсөө энэ дээр гацаад байна. Гол гацаа энэ гэдэг тийм. Кластерын системийг хөгжүүлэх шаардлагатай байгаад байгаа. Дээр нь юу вэ гэхээр чөлөөт худалдааны хилцэлийн асуудал байна. Бүгд Хятад ард улстай бид нар чөлөөт худалдааны хилцэл хийх шаардлагатай. Нин ялангуяа бүх салбарт биш. Зөвхөн уул уурхайн салбарт бид хийх ёстой. За яаж юм нэхэр Австрали, Шинзландын над нүүрс чинь яг үнэндээ татваргүй ороод байна шүү дээ. 15% татваргүй орж байгаа.
Хятад руу. Гэтэл манайх татвартай орж байгаа учраас үнийн хувьд өрсөлдөх чадваргүй болчиход байгаа. Яагаад өсөөд байна гэхээр түрүүний нөгөө бүс нутгийн хөгжлийн зүрийг арилгах бодлогын хүрээнд нөгөө гол аж үйлдвэрийн том гангийн үйлдвэрүүд маань төвийн бүс хойд бүс рүү Монголтой илүү ойртсон учраас бид нар логистикийн хувьд автомашинаар зөөхөд нөгөө эдтэйгээ өрсөлдөх. Далайн ирэг дээр буугаад төмөр замаар тээвэрлээд хурж байгаа Австрали, Шинэ Зеландын үрстэй өрсөлдөж байгаа. За энэ давуу тал бол төдийлөн утгагүй. Тэгэхээр утгагүй учраас хил, гайл, бомб энэ бүх зүйлээ бид нар маш хурдан хугацаанд сэргээж аваад дээрэс нь боловсруулах үйлдвэрүүдийн асуудал. За өнгөрсөн жил одоогийн улсын хурлын дарга учрал дарга одоо 7 сар Шанхайд ялчил личийн ерхий сайдтай уулзсан. Мөн одоо 8 сард болсон Монгол Хятадын экспортер очоод ярьж хахад Хятадын ерхий сайд бол ардын хурлын байнгын хорооны дарга нар юу гэж хэлж ирсэн бэ гэхээр үедээ за бид бол түүхий авах сонирхол байхгүй байна. Хагас боловсруулсан юм уу бүрэн боловсруулсан одоо ийм материал авмаар танах үйлдвэрлэлээ хөгжүүлээч гэдэг. Яг энэ үйлдвэрлэлээ хөгжүүлэхээр манай хууль дүрм маш хэцүү. Нэг хууль нь нөгөө хуулиараа ингээд боомлцсон. Газрын асуудлыг үндсэн засгийн газар шийдэх юм уу? Одоо тэр сум иргэдийн уран шийдэх юм уу? Тэгэл ингээд сум багийн түвшинд одоо гацчдаг. Тэгээд үйлдвэрлэл явуулах гэхээр ямар түмэн бэрхшээл байгааг та мэдж байгаа. Түрүүнээс үйлдвэрлэл эрхлэх гэжсэн үндэсний компаниуд ямар байдалтай, гадаадын хөрөнгө оруулагчдад ямар байдалтай байгааг мэдж байгаа. Тэгэхээр энэ боловсруулах аж үйлдвэрээ нийт харалтаа хөгжүүлэх шаардлагатай. Боловсруулах аж үйлдвэр гэснээс бид нар чинь бас нэг түүхийгээр одоо малын арьс ширээ гаргахгүйгээд хаагаад өөртөө дотооддоо ядаж анхан шатны боловсруулалтаа хийн гээд тэгээд арьс ширнийхаа үнийг нэг алдчихсан гашуун сургамж байгаа За энэ бол яг өнөөдөр яг уул уурхай залбарт одоо өөрөө иж болно. Яг энэ бол тодорхой Монголын бас нэр төр муухарлалтай холбоотой яг үндсэн гол шалтгаан нь бол өнөөдөр өвөр Монголын болон Шинжааны яг манай монголчуудын хийж байгаа тэр хоньны нөхөж гэсэн зарагдхаа болцсон л доо хонь ямааны. Тийм учраас тэр нэг тийм бид нар гаргахгүйгээд болчихсон зүйл бас биш байхгүй. Ер нь бол үндсэндээ гол нь энэ эрэлт зах зээлийн аль ширийг орлуулах бүтээгдэхүүн хятад шинэ технологи гараад ирсэн л гэсэн үг. Тийм ээ? Үндсэндээ одоо гол хэрэглээ малын аль ширний гол хэрэглээ бол одоо хоол үйлдвэрлэлийн салбар руу явцсан шүү дээ. Нөгөө одоо цар замыг хийх салбар руу л явцсан байгаа даа. Тэгэхээр тийм тэр чиглэлтэй бол холбоотой шүү. За яг хуу бид эдийн засгаа илүү бас нэг энэ зах зээлийг илүү сайн ойлгодог төвшөнд нийтээр л хүрмээр л байна л да. За уул уурхай салбар дээр хоёлаа эргээд төвлөрөө гэж бодож байна. Боловсруулах үйлдвэр за манайх бол бараг байхгүй. Ерөөсөө их их түүхийдүүд түүхийгээр гардаг. За тэгээ манайх чинь нэг үйлдвэр барих гэж хөрөнгө оруулалт татгаас авахвал дараа нь улс төржүүл тэр нь наадах чинь стратегийнх энэ ч юуних гэл гинт ийм шийдлүүд гаргаад маш их уддаг шүү дээ. Тэгэхээр ер нь одоо бидэнд хэдэн жил байна гэж харж байна. Зис болоо одоо энэ газрын чухал элементтэй одоо дотооддоо анхан шатны боловсруулалт хийгээд бүтээгдэхүүн болгож гаргахад энэ дэр нэг юм авсгал маягийн юм хийх. За өнгөрсөн онд одоо бас гол нь эдийн засгийн хөгжлийн яам ажиллаад Монгол улсыг 2026-аас 30 онд хөгжүүлэх 5 жилийн төлөвлөгөө гэж гарсан шүү дээ. За тэрийг гаргахын тулд бол одоо бас холбогдох мэргэжилтнүүд бол бүгд хамтдаа улсын 15 дахь 5 жилийн төлөвлөгөөг нэлийн судалсан юм аа. Түүнтэй уялдуулсан. Тэгээд тал талд одоо эрх баригч намын дарга бол одоо эрхчлөөний 4 зам 4 чөлөөлөлт гээд бодлого хэрэгжүүлээд явж байгаа. За ер нь тэр 5 жилийнхээ төлөвлөгөө бол энэ эрхчлөөнийхөө 4 зам 4 чөлөөлөлтөө л ерөөсө бүрэн дүрмийг хэрэгжүүлээд ингээ явчих юм бол тэр зөвшөөрлийн тухай хууль мөл гэж яриад байгаа тийм явчих юм бол болно. Үндсэндээ бидэрт бол 5 жилийн хугацаа байна. Дотоодынхоо боловсруулах аж үйлдвэрийг хөгжүүлэх 5 жилийн хугацаа байна. Үүнийг алдах юм бол харин бид бол мөнхийн түүхийд нийлүүлэгч байсан түүхээ давтна. Дээрээс нь бидний боловсруулах түүх хийдэг гэсэн илүү хямд болно. Ер нь бол одоо хятадын бол экологийн шаардлага бол үндсэндээ маш их яаж байгаа шүү дээ. Өөрчлөгдөж байгаа, хатуу болж байгаа, ногоон хөгжил гэдэг юм ярьж байгаа. Монголын нүүрсийг одоо шороо тоон холилогдсон хэлбэрээр
урд аваачаад угаах нь өөрөө эдийн засгийн үр өгөөж болчихж байгаа байхгүй. Угаах үйлдвэрүүд чинь тэнд одоо технологийн гармын аяг өндөрсөн. Дээрээс нь мэргэжилтнүүдийн ажил хүчнийхэн цалин өссөн. Ийм тохиолдолд манай ийм нүрсийг авах сонирхол байхгүй. Аль болохоор ядаж нөгөө эцсийн бэлтгэл нь л байхгүй болвол ерөөсөө явах болчиход байгаа байхгүй. Худалдаа авч болно л гэсэн 2030 оноос хойшоо. Тэгэхээр энэ их улс төрчлөлтөө бас зогсоогоод яг тодорхой төвшөнд зорилгоудаа гаргаад одоо жишээлбэл зэс үйлдвэрлэл гэж байгаа тийм ээ. Зэс үйлдвэрлэл Эрдэнэ хотод Эрдэнэ үйлдвэрийг түшиглээд зэс боловсруулах үйлдвэр барих гээд одоо тендер зарлагдсан. Миний сонсноор Бүнарт улсын нэг 4 компани корпорац болон нөхөрлөл Швейцарын нэг компани байх шиг байна. За энийг олон удаа хойшлуулгүйгээр ядаж тэр нэг зэс боловсруулах үйлдвэрээ барьчих хэвээр. За мөн үүнтэй зэрэгцсэн үед оюутлогыг түшиглээд лаборатори боловсруулах үйлдвэр дахиж хийх хэрэгтэй. Тэр дархны гам боловсруулах үйлдвэр гэдэг байгаа тийм. Тэрийг хийх хэвээр. За хувийн хвшлэр одоо ерөөсөө манад нэг давуу тал нь юу гэхээр энэ төр хувийн хвшлийн түншлэлийн тухай хуулийг өөрчилсөн. Хувийн хвшил өөрөө санаачлагаа гаргаад тэзүүгөө боловсруулсан тохиолдолд ямар нэгэн аж үйлдвэр юм уу бүтээн байгуулалтыг тухайн корпорацид нь шууд олгоё гэж. Тэгэхээр энэ гаргасан дүрм журмал ерөөсөө хэлбэрлэлтгүй дагаж мөрдө засаг бол одоо ерөөсөө жоохон хойшоо суугаад бодлогын юм яагаад тэр нөгөө концесс болон одоо энэ төлөвлөлт хийчихэд байгаа олон улсын болон үндэсний энэ манай үндэсний корпорацууд бол ийм юутай болцсон шүү дээ бас чадвартай болчиход байгаа. Тэгэхээр энэ тэр төр үеийн тухай хуулиа сайхан хэрэгжүүлээл за тэр 5 жилийн хөтөлбөрөө мөрдөөл ингээл явуучих нь бидэрт боломж байгаад байгаа. Тэгээ харьцангуй нэг үе бодоход иргэд болон одоо судлаач сэтгүүлчдийн улс төрийн шийдвэр гаргагчдын төвшөнд төр биш илүү одоо хувийн хвшил хийж чадах юмаа гэдэг уур амьсгал бас бүрчлээ л гэж бодож байна. За битэрийн цаг дуусч байна. Гэхдээ би сүүлийн асуултыг тавья гэж бодож байна. Нэг хэсэг одоогоос бараг 10 жилийн өмнө хятадын удирдлагууд манай удирдлагуудтай уулзгаараа хөгжлийн галт тэргэнд хамтдаа суй гэдэг байсан. Сүүлийн үед энэ үг сонсогдохоо болчихсон байна. Энэ ямар учиртай вэ? Ер нь бол иймэрхүү үгийг би илүү сэтгүүлчд энийг ахин дахин бичсээр хагаад уйдсан юм уу гэж бодож байгаа шүү дээ. Утга агуулгын хувьд бол энэ үг яг байнга л давтагчаад одоо би бас хятад удаагийн альчил юм ингээд оролцоо явж байхад байнга л дурдтал явж идэг. За нэг зүйл байгаа. Юу гэхээр яг одоогийн энэ бүгд найрамд хятад ард улсын удирдлага Си Жинпин дарга тэргүүтээ удирдлага бол илүү тийм бас идеалист чиглэлийн улс төрччөө. За дараа нь яг үнэндээ 1970-аад оныхон хятадын удирдлагад гарч ирвэл энэ бол цэвэр нөгөө нэг өөрчлөлт шинжилтийн үед ухаан орсон, илүү бодсон, илүү тэр прагматик ашгийг хардаг ийм удирдагчид гарч ирэхэд тэд бол зөвхөн эдийн засгийн үр өгөөжийг харна шүү. Одоо бол ерөөсөө энэ газрын хилээр хилж байгаа хятадтай хилж байгаа 14 улсын хөгжлийг одоо илүү сайжруулах баруун Европын ч гэсэн асууж байгаа шүү дээ. Одоо танаа хуршүүд чи өгчөөгөө танах хүчээд байгаа чинь сорон мүдж байгаа тийм паразит эзэн засгийг явуулаад байгаа мó гэдэг шүүмжлэлийг одоо няцаах учраас хамтдаа хөгжиж вин бай гэдэг илүү улс төрийн идеологитой юм эдийн засгийн бодлогод явж байгаа учраас аль болохоор энэ хөрш орнуудаа Вьетнамаас өсвөлээд Монгол хүртэл бүх тойрж байгаа газрын хилээр хилж байгаа хөрш орнуудаа хөгжлийнхөө аль нэг одоо галт тэргийг хамсуулах бодлого барьж байгаа. За дараагийн үеийн удирдагчд бол илүү прагматик хатуу тэр мөнгө үр ашиг гэдэг зүйл дээр төвлөрж байгаа тохиолдолд тэр үед бид нар бас бэлтгэх ёстой. Дотоодынхоо үйлдвэрлэлийг яагаад эдийн засгийн утгаар харьцдаг байдлаар явж байгаа. Илүү тусгаар тогтносон байдал. Эдийн засгийн хувьд илүү тусгаар тогтносон байдалтай бид нар бас нэг өгдөг авдаг зүйлтэй. Биднээс бас нэг хамаардаг өчүүхэн ч гэсэн эдийн засгийн хамааралтай болох л ёстой. За баярлалаа танд. Бидний ярилцах цаг дуслаа. Орны бизнес түншлэл бизнесийн зөвлөлийн судлаач Даш Шаравтантай ярилцлаа. Таны нийтлэлийг Тэсийн ядуу хүлээж байна. Анхаарал хандуулсанд баярлалаа үзэгчдээ.